цаасмаас орсон өөрсдөө 6 сарын өнөөдөр хэдийн юм бэ? 18 мөлөө тий. За өнөөдөр та бүхэнд манай хэрэглэгч нарын хамгийн их асуудаг Gateway буюу Smart Port-ын талаар ажиллагааны талаар тайлбарлая. За энэ манай намар суйрлуулсан айлын систем байгаа. Тэгээд бид нар нэмэлтээр Smart Port-ын дээр heat pump холбосон байгаа. За heat pump-ийн манай ажиллагааны зарчим гэвэл одоо энэ халаалтын heat pump-а тусдаа өөрийнхөө Smart Port гэдэг давхар удирдлагаар удирдах боломжтой болж байгаа. За энэ дээр мэдээж генератор болон өөр бусад цахилгаанд халаалтын тоогоо heat pump зэрэг бус онцгой хэрэглээнүүдээ өгөөд за аппликейшн дээр нэмэлтээр системийг хянах боломжтой болдгоороо давуу талтай байгаа. За энэ төсөл дээр маань гэвэл одоо ингээ халаалтын heat pump-а холбосон байгаа. За ингээд 8 кВт-ийн heat pump төхөөрөмж. За ингээд 8 кВт heat pump төхөөрөмж ингээд тусдаа үйлдвэрлэлийн ингээд таарч болдгоороо давуу талтай. За одоо төвөөс халаалтын хэрэглээр өгөө 13 кВт цагийн хэрэглээ ашигласан байна гэд бүх үзүүлэлтүүдийг ингээд тусдаа. За мэдээч бас энэ халаалтаа унтрааж асааддаг үйлдэлүүдээ Synergy аппликейшнээс хийждэг болохоор давуу талтай. За нөгөө гол зүйл нь гэх юм бол тог тасархад одоо энэ халаалтын төхөөрөмжөө бид нар яг батарейнаасаа барих уугүй энэ одоо удирддгаараа давуу талтай. За одоо жишээлбэл тог тасархад халаалт өндөр байх юм бол халаалтаа аппликейшн дээрээс унтраагаад зөвхөн гэрэл болон арзетик цахилгаанаа батарейгаараа барья. За эсвэл тог тасраагүй үед нарны үйлдвэрлэсэн энергиээр халаалт гэрэл цахилгаанаа бүгдийг ингээд давхар тэжээгээд болдгоороо энэ Smart Port-ных маань давуу талууд байгаа. За энэ төсөл дээр гэх юм бол одоо манай энэ хэрэглэгч маань анх 2 батарейтай хэлж исэн. За нэг дахиж нэмэлтээр нэг батарей аваад мэдээж нөгөө цахилгаан машин цэнгэлэгч тогтмол гүйдлийн 25 кВт-ийн цахилгаан машин цэнгэлэгч суйрлуулаад тэгээ нэмэлтээр heat pump-а холбоод явсан. Тэгэхээр яг манай системийг утгаар нь ингээд бүх юм ингээд цогцоор нь ажиллуулж байгаа яг тийм систем байгаа даа. За энэ одоо манай heat pump-ийн маань эзэлхүүний сав байгаа. За гаднаас ирсэн юугаа энэ тосоолоороо халаагаад за энэ нөгөө эргэлтийн нацаасуудаараа одоо байшингийнхаа эргэлийг хангадаг байгаа. За энэ болохоор яг нөгөө heat pump-а давхар нөгөө үйлдлийн системтэй хамт иж бүрэн ухсарсан тийм систем байгаа даа. За эдгээр маань болохоор яг эргэлтийн нацаасууд гэхээр одоо нэг өөрөө болгооныхаа группүүд нь ингээд тусдаа эргэлтийн нацаасаараа дамждагаараа маш давуу талтай. Тэгэхээр нөгөө байшингийн маань халалт одоо жигд ингэж өөрөө болгоноороо тархаж явдгаар айгүй давуу талтай юм систем болсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө та бүхэнд хэлэхэд heat pump-ыг бас ингээд яг ингээд энэ үйлдлийн системтэй хамт огцруул илүү нөгөө бусад өрөөнүүд рүүгээ болон бусад гэрийн хүрч чадахгүй бүх хэсэг жигд энэ халаасан тосоол маань ингээд дамждагаараа давуу талтай. За мэдээж тэгээд энэ heat pump нь болохоор халалт хөрөлт нь хамт явдаг тийм систем байгаа. Тэгэхээр яг яадгүй гэхээр зуны цагт болохоор давхар энүүгээрээ шалны халаалтаараа байшингаа хөргөчж болно. За өвлийн цагт мэдээж энүүгээрээ байшин халаачж болдог болохоор хоёр төлөвөөр ажилладаг тийм heat pump байгаа. За тэгээ мэдээж энүүгээрээ бас нөгөө цэвэр усаас халаачж байгаа. За одоо тэр цэвэр усны маань тэр эзэлхүүний сав маань. Тэгэхээр давхар ингээд бүх үйлдэлээ энэ heat pump-аар хийцдэг. Тэгээ мэдээж тэгээд одоо аппликейшн дээрээс өдрийн цагаар бол төвөөсөө тог авахгүйгээр төвийн тог ашиглахгүйгээр одоо ингээд батарейнаасаа нарнаасаа ингээд бүх цахилгаан хэрэглээг хангацдаг болохоор давуу талтай. За одоо ингээд гадаа ингээд ямар ч наргүй одоо цастаа ингээд байна штэ. Бүрхэг байна штэ тий. Тэгэхэд одоо манай автонгууд ингээд 1.8 2 кВт-ийн үйлдвэрлэлтэй байгаа даа. За энэ маань яг одоо гадаа суурилж байгаа heat pump-ын маань яг үндсэн нөгөө агаар дулааны нацаас гэдэг энэ төхөөрөмж маань байгаа. За энийг мэдээж нөгөө байшингийнхаа метр квадратын тааруулаад тэрийг одоо инженер тооцоод энэ одоо хэдэн киловатт танаа байшинд хэрэг болох уу гэдгээ тооцоолж гаргадаг байгаа. За энэ болохоор 200 м квадрат байшин дээр ер нь бол нэг 8 кВт-ийн heat pump ер нь хангалттай байгаа даа. За тэгээ энэ маань ингээ Phoenix гэдэг брэндийн heat pump. За Монгол сая ингээ 2 жил өвөл туршигдчихлаа. Ямар ч асуудалгүй ингээ ажиллаж байна.